сүүлийн одоо арилжааны банк байгуулагдаад энэ зах зээлийн системд ороод ингэснээс хойш 8 дахь банкны ерөнхийлөгч яригдж байгаа өнөөдөр. За өмнө байсан ерөнхийлөгчд ихэнх нь ганц нэг хүнийг тооцвол за улс төрчид юм уу эсвэл банк санхүүгээ яг банкар явсан аль нэг банкнаас одоо хараат иймэрхүү банкны ерөнхийлөгч нар болдог байсан. Анх удаага одоо тэрнээс хамааралгүйгээр ийм хүн ирж яах гэж ойлгож байна. За өөрөө чинь бол бас мэднэ. Бүх одоо шат амжилтуудыг дамжаад ингэ явж байгаа. Тэрс маныг олзуурах хөстэй юм нь бол таны сөөр боловсрол бол ийм пицгийн хүн байгаа. Эн чинь бол маш сайн. Ер нь байгалийн тодорхой шинжилгээ ухааны суурьтай хүн бол яг зөв сайн ажиллаж чаддаг. Тэгэхгүй тэгээ ерөнхий мэдлэгтэй ерөнхий тийм хүмүүс одоо ямиг бас зөвөр харахтаа жоох учир дутагдaltaй байдаг гэж боддог миний хувьд бол. За тэгээд хэд хэдэн зүйл байна. За сайн юм дотор бас нэг зүйл бий. Та хэн нэгэн банкныхаас хэн нэгэн банк нөхдүүдээс хамаарахгүй ч гэсэн бас нэлээд тийм олон ажлыг сайн хийсэн. Ороногийн гэрээ болон сүүлийн үед миний мэдхийн те энэ юмд амжилттай орж амжилттай хийсэн. Гэхдээ засгийн газартаа их ойрхон ажиллаж ирсэн та. Тэгээ өмнөх ерөнхийлөгч нар бол засгийн газрын бас нэг хараат тэдний одоо дуулууртай маягаар ийм ажилтдаг байсан. Ийм байж болохгүй. Энийг бол ерөөсөө давтаж болохгүй. Монгол банк бол одоо бүрэн хараат ийм ажиллах ёстой шүү. За нөгөө талаар бол за алтны үн маш их өсөж байгаа. За миний хувьд бол 2000 энэ алтаа авч чаддаггүй болсон байсан. Би 2.5% татвартай болгоод хэрвээ Монгол банкын тушаавал гэсэн ийм хуулийг би санаачлаад оруулж ирж хагаад бүгдөө дэмжихгүй байсан боловч авч гараад батлуулсан. Тэрний дараа буцаагаад 20 хэдэн тонн алт ирдэг болсон. Тэгээ яагаад буцаагаад энэ 5 болчихоо? Энийг та юу гэж бодож байна? Ингээ 2.5 буцаагаад болох хэрэгтэй. Тэгвэл миний тооцоогоор бараг 40-60 тонн алттай болно. Монгол банк бол энэ алтны үн өсөж явах үед бүр хэрэгтэй байсан. Ямар нөхдүүд яагаад тэрийг тийм болгосныг би ойлгохгүй байгаа. Тэр байтугай би дотроо бол оюу толгой хүртэл алтаа Монгол банкнд өгөх ийм боломжтой. Хөрөнгө оруулалтын докторчлалын гэрээгээр бол 5% тай л да. Оюутлага өөрөө листед компани байхгүй юу? Тэр яг ашигын үүднээсээ бол 2.5% татвар төлөхийн тулд Монгол банкнд өгөхөөс өшөө аргагүй байсан. Энэ санхүү эдийн засгийн механизмаар ингэ шийдэж ирсэн байхгүй юу? Гэтэл яагаад тэрийг тийм болгочвоо? Энэ талаар тань мэдж байгаа барьж байгаа юм би юу? За нөгөө талаар бол энэ 700 хүнтэй байна. Төв банк маань. За боловсон хүчний хувьд бол маш сайн гэдэг боловч энэ 700 хүн бол арай л агцсан гэтэрсэн тоо юу? Тэнд чадвартай одоо нэг 200 хүн байдаг. Бус одоо 400 500 хүн одоо бас л ямар нэгэн улс төрчдийн дарга нарын те ийм магадлал байна уу? Ийм байж болохгүй шүү. Энийг одоо өөрчлөх хэрэгтэй гэсэн ийм зүйлийг ярмаар байна. Энтэй та хэр санал нийлж байна? За Гамбат гүшийн асуултанд хариулахад энэ алтны тушаалт бас буурсан байна лээ. Надад одоо яг энэ авсан мэдээлэлээр 24 онд 11.6 одоо 25 онд 9.6 тонн гээд Монгол улс бол дунджаар жилд 20 тонн алт олборлож байгаа гэсэн юм байдаг. Тэгэхээр яалтчгүй одоо бид нар ингээд макро суур нөхцөл маань экспорт маань импортоо гүйцэхгүй урсгал данс маань юм алдагдaltaй ийм нөхцөл байдалд бидний хамгийн түрүүн хэрэгжүүлж өөрийнхөө нөөц болцоог ашиглах зүйл бол энэ алтныхаа нөөцийг нэмэгдүүлэхээ алтаа Монгол банкнд тушааж авч мөнгөжүүлэх асуудал байгаамаа. Тэгэхээр тантай энэ дээр бол 100% санал нэг байна. Буцаа 5% болсон шалтгааныг мэдэхгүй боловч бид нар ерөөсөө энэ алтыг төв банкнд төвлөрүүлдэг механизмыг татварын болоод бусад энэ хууль хяналтын байгууллага даалд эдийн засгийн сувгуудыг хаах ийм заваар бол алтыг төв банкндаа төвлөрүүлэх нь бол бидний хувьд стратеги маш чухал зүйлээ би тантай энэ дээр санал нэг байна. За нөгөө талаар Монгол банкны хувьд бол
түрүүний хэлсэн манай бас шилдэг боловсон хүчнүүд ажилладаг ийм институт. За яг одоо би нөгөө дотоод мэдээллийг мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй нь олон гишүүдийн тал дээр одоо санал юм гаргаж байна. Хэтэрхий олон оронтойтой байна. Тэгэхээр яг барих үндсэн бодлого бол яг мэрэгжлийн мэрэж зарчмаар явж байгаа ажиллаа гэсэн ажлаа одоо оргил сэтгэлээр хийдэг энэ хүмүүсээ дэмжиж одоо ажил төрлийн ачааллыг тэнцвүүлж бүтээмж нэмэгдүүлж ажиллах учиртай. Хэрвээ ажил хийдэггүй шаардлага хангахгүй ийм хүмүүсээ бол одоо тэгээд хариуцлага тооцоос өөр авахгүй л гэж ингэж бод.